Зочдоо эрхэм хүндэт эрдэмтэн багш нараа өргөдөж ирсэн та бүхэндээ энэ оройн сайхан мэндийг бүрхэн дэвшилж байна. Яг энэ цаг мөчид бол бас манай соёл урлагийн сургууль тэр дундаа энэ эртний Монгол хөгжмийн тухайтай энэ сайхан төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж дуусах яг энэ шатанда байна. Тэгээд өнөөдөр бол манай энэ сургууль дээр ямар үйл ажиллагаа болох гэж байгаа юм бэ гэхлээр энэ Шведийн музейд хадгалагдаж байсан их олон сайхан эртний мартагдсан дуу хоорыг манай хоёр судлаач маань яваад тэгээд тэр их тийм сайхан ганцхан дүүрэн ирээд энэ 2016 онд болсон явдал. Тэгээ 17 онд бид нар Швейцарын хөгжлийн агентлагт бол тодорхой энэ дуунуудынхаа тухай танилцуулгатай төсөл боловсруулж өгсөн. Тэгээд энэ төсөл маань дэмжигдээд өнөөдөр ингээд та бидний гар дээр энэ бүрэн биелэлээ болоод бид нар номтой, CD-тэй, давхар цомогтой, тэгээд дуутай, хууртай. За хамгийн гол нь энэ бас манай сургалтын урын санд, за мөн уран бүтээлийн урын санд энэ Монголын яг энэ язгуур урлаг үндэсний урлагт бол маш том юм алхам хийхээр ийм сайхан 66 дуу бий боллоо. Тэгээд 66 дууны 22-ыг бол бид нар эхний ээлжинд бол гаргасан байгаа. Тэгээд энэ чинь бол соёл урлагийн сургууль жилээс жилд олон төслүүдийг бол хэрэгжүүлдэг байгаа. Тэгээд тэрний нэг төсөл нь яхахгүй манай энэ Швед рүү явж ирсэн төсөл. Тэгээд Шведийн төсөл ямар учиртай байна. Тэгээд манай Швед явсан нөхдүүд юу хийж ирв. Тэгээд тэрийг цаашлаад ямар арга хэмжээ болгож өнөөдөр ийм үр дүнд хүрсэн бэ гэдгийг бол бид нар товч танилцуулна. Тэгээд яг энэ соёл урлагийн сургуулийн санхүүжилт дээр манай хоёр том судлаач багш нар маань явсан. Нэг нь бол хөгжлийн урлагийн сургуулийн дорн дахны хөгжим судлалын тэргүүлэх профессор Төрийн сойрхолд хөгжим зохиолч хөгжим судлаач Соронзон Болдогш. За манай энэ төслийн удирдагчаар орж ирсэн. За нөгөөх нь бол манай эрдэмшилгийн инновацийн газрын дарга доктор Даваас Сүрэн дарга ийм хоёр хүн яваад ганцхан дүүрээ ирсэн. Тэгээд энийг бол цаг мөч алдалгүй бид нар ингэж барьж авч энэ төсөл хэрэгжиж байна. Тэгээ өнөөдөр бол яг эртний дуу хөгжимтэй учраас бид нар бас энэ эртний хүмүүс хэлдэг шүү дээ. Эртний дуу хөгжмийг дууж амьдруулах гэж байгаа манай нэртэй сайхан дуучид хөгжимчд маань энэ ирсэн байгаа. Тэгээд бид нар бол яг энэ хүмүүсээрээ өөрийнхөө студид бол бичүүлээд энэ дабл CD тэгээд бас сайхан ном нь гарсан. Тэгэхээр энэ дуу хөгжим бол Монгол улс даяар төдийгүй дэлхийд түгээн дэлгэх байхаа гэж ингэж бодож байгаа. Тэгээд яг энэ төслийг анх санаачил дэмжсэн сургуулийнхаа захиргаанд за энэ төслийг явж хэрэгжүүлж ирсэн манай хоёр судлаачтай. За энэ төслийг гүйцэтгэхэд гүн хувь нэмрээ оруулсан манай энэ бүх дуучид уран бүтээлчтэй бүгдээр энэ төслийн багийн нэрээ өмнөөс талархлаа илэрхийлье. За мөн энийг санхүүжүүлсэн хамгийн чухал гол байгууллага бол яг харахгүй Швейцарын хөгжлийн агентлаг. Тэгээд манай Швейцарын хөгжлийн агентлагаас өнөөдөр 3 хүн бас энд ирсэн байна. За энийг бас гаргаж дуу хөгжмийг бий болгох, за үгийн олох энэ дээр бол үнэтэй хувь нэмэр үзүүлсэн улсууд бол манай энэ тэргүү өрнөнд бас сууж байна. Судлаач нар бас энэ хэл утга зохиолын хүмүүс бидний урилгыг хүлээж аваад та бүхний хүрэлцэн ирсэнд бол бас их талархлаа. Эрдэнэт дарга бас энэ хүрэлцэн ирсэн энд бол их том ач холбогдол өгж гэнэ гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд бид нар яг энэ арга хэмжээг анх яг энэ Швед Унгарын музейгээс яаж судалж олж ирсэн тухайтай манай яваад ирсэн Даваас Сүрэн дарга бол танилцуулна. За тэгээд энд тоглогдох гэж байгаа, энд дуулагдах гэж байгаа дуу хөгжмийн тухайтай энэ судалгааныхаа тухайтай энэ номонд ямар бүтээлүүд орсон тухайтай манай судлаач доктор Соронзон Болдогш танилцуулнаа. Ингээд би бас энд байгаа хүмүүсээ та бүхэн танилцуулъя. Энэ чинь бол манай хөгжмийн урлагийн сургуулийн багш нар сууцгааж байна. Тэгээд багш нар өөрсдөө энийг дуулж хуурдаж сурах, эргээд цаашаа оюутнуудаа энийг дамжуулж, өвлүүлж сурах ийм процесс явагдах юм аа. Ингээд манай морин хуурын багш Алтанбаат уртын дуу ганцхан хөгжим хүн. За Монгол улсын гай жижигч манай уртын дууны багш Батбол багш маань сууж байна. За мөн манай ардын багийн дууны багш манай соёл урлагийн их сургуулийн бас төгсөгч магистр бүх юм хийсэн. Тэгээд Монгол улсын гай жижигчин
чулуун чимэг багш манаас өнөөдөр та бүхэнд сайхан багны дуугаар болж үзүүлэн. За манай бас багны дуугаар одоо нэг дамаас тэр манай баасан ч багш маань эртний ихтэй хоёроо сууж байгаа. Мөн Тэнгэр аюулгүй хамтлагийг одоо төлөөж манай Тэнгэр аюулгүй хамтлагийн одоо удирдагч дээрээс нь соёл урлагийн их сургууль манай хөгжийн урлагийн сургууль уран сайхны удирдагч Бадарч. За манай лимбчин одоо лимбний багш манай Цэвгсрэн багш сууж байна. За манай шударгач бас манай хөгжийн урлагийн сургуулийн багш Инх хамгаалсан багш маань. За сүүлийн 2 жил манай сургууль дээр бас нэлээд өргөн дэлгэр нэвтэрч байгаа манай 4 утас хуур одоо ер нь бол хуучиртай төстэй. За манай эртний хөгжийн зэвсэг. За энийгээр бас манай Цэнгэлэн багш маань одоо өнөөдөр энэ дуу хуурыг хамсарч ингэж оролцох юм аа. Тэгээд яг эртний дуу хөгжим гэсэн утгаар бол бид нар их тийм олон хөгжмийг цуглуулж одоо тэгж найрлахаас илүүтэй одоо нэг дуу нэг хөгжим гэсэн ийм зарчмаар юм хэдэ бичлэг одоо юм маань явагдсан байгаа. Аав зэн маань тэгж явагдсан байна. Тийм учраас манай өнөөдрийн бүрэлдэхүүн бол ийм бүрэлдэхүүнтэй цомхон бүрэлдэхүүнтэй явж байгаа юм аа. Бидний энэ уунгар шивэдэд ажилласан энэ удаагийн судалгааны үндсэн зорилго бол монголчуудын соёлын бит бус өв толбогдох дурсгал зүйлүүд хэлийн чандад одоо юу байна вэ? Тэрнийг нээж илрүүлэх ийм зорилготойгоор бол бид нар ажилласан. Тэгээд ер нь энэ удаагийнхаа судалгааны хүрээнд бол 2 зүйлд анхаарсан. Уунгарт одоо хэл хууртай холбогдох өвтэйгч, за өдөөнийг бүтээгч, за хэл хуурт холбогдох одоо бас урлагийн хөгжмийн дурсгалууд юу вэ гэдэг талаар тодруулах, тандах судалгааг бол хийх зорилго тавьсан. За мөн Шведийн одоо Стокгольм хотод байдаг тэр угсаатны зөв музейд хадгалагдаж байгаа ардын дуу судрын танилцъя. За болж игэл одоо бас дараагийн судалгааны хамтын ажиллагааныхаа их суурийг тавиад ирья гэсэн ийм зорилготойгоор Сорон Зумбал багштайгаа хамтарч ажилласан. За тэгээ бид нар бол энэ Шведийн угсаатны зөв музейд энэ ардын богино болон урт дууны одоо холбогдох өвөд хадгалагдаж байд юм байна гэдгийг соёл урлаг судлалын хүрээлэнд одоо ажиллаж байхдаа тэнд эртний одоо яагийн судалгаа хийж байхдаа Эрдэнэ шинжилгээний ажилтан Инх Нарангаарс бол бид нар дуулж мэдсэн. За тэгээ Инх Нарангаараа хөтөж холбоо бариулж хагаад энэ Хонконг гэж одоо энэ голдон сууж байгаа хүнтэй холбоо тогтоогоод тэгээд очсон юм да. 2016 оны 2 сарын 15-наас 24-ний хооронд бол өнгөр шивэд ажилласан. Бид нар энэ угсаатны зөв музейд очиод энэ Хонконготой болон Эва Муртал гэж одоо яг энэ бидний авчирсан тэр 66 дуу хадгалагдаж байгаа сангийн ахалж байгаа энэ бүсгүүтэй ингэж ажил хэргийн уулзалт бол хийсэн. За энэ угсаатны зөв музейд одоо тэр Сэвэхэдний хэрийн судалгаагаар одоо бичигдсэн одоо бидний өнөөдрийн танилцах гэж байгаа дуу бичлэгээс гадна за монголчуудын одоо ертөнцийг үзэх үзэл шашин сурталтай холбогдлолтой өв дурсгалууд бит өв дурсгалууд бол хадгалагдж байдаг. За нэг зүйлийг тодруулж хэлэхэд энэ зургийн доод өнцөгт слайдын доод өнцөгт байгаа тэр хуучин монголоор бичсэн байгаа ном бол ингээд бид нарыг үзья гэхээр тэр доотоо талын подолоос бол бид нар сахилгаан шатаар гаргаж авчирж үзүүлсэн. Тэгээд хичнээнч давхар баримтагтай байлаа да баримтгийг тайлаад тэгээ судрын ингээд судрынх нь хуудсыг барихад бол нэг тийм үл ялэг чихтэй юм шиг ийм нөхцөлтэйгээр бол хадгалдаг юм байна лээ. Тэгээд ийм одоо ном дурсгалууд за энэ бурхан шүтээний зүйлсийг бол зарим нэг нь байнгын одоо үзмэр маягаар дэгэлцсэн. А зарим нь бол тийм тодорхой стандартын шаардлага хангасан ахуйн нөхцөлд бол ингээд хадгалаад байж идэг. За энэ уулзалтын үеэр бид нэр энэ та бүхэн одоо Монголын талаас ирээд энэ дурсгалаа судлахад ямар нэгэн байдлаар бол бид нэр байнга одоо дэмжин нээлттэй ажиллана гэдэг ийм яриа хэлцээр хүрээд одоо биднэрт бол тэр 66 дууг өгсөн. Гэхдээ тэр 66 дуу бол тэр Сэвэхэдний нийт одоо бичиж авч үлдсэн дуу бол биш. Зөвхөн тэндээс 66-гийн энэ захим тонцлын одоо шилжүүлээд бид нар хувиргаад ингээд бичсэн захим ихээр байгаа юм а гэж ингэж өгөөд явсан. За цаашдаа бол энэ чиглэлээр шат шатанд бол ингээд хамтарч ажиллах болцоо боломжтой гэж хэлцээ. Тухайн үедээ бол Шведэд байсан манай одоо элчин сайд
Алтай болон Элчин сайдын яамны холбогдох мэргэжилтнүүдэд хамтарч ажиллах дараагийн төсөл хөтөлбөрийн талаар бол тухайн үед санал бодлого солилцоод ингээд ирсэн ажил болсон юм да. За бид нэр ирээд одоо энэ ирсэн ажлаа хэрхэн яаж олон нийтэд хүргүү яаж сурталчлуу гэдэг талаар бол энд хийсэн ажлуудаа томьёол тавьсан байна. За хамгийн гол нь Соронзон бол тогтмол хэвлэлд одоо энэ холбогдлолтой өвийн талаар бол томоохон хэмжээний ярилцлага хийсэн. За миний бие дээр одоо үндэсний олон нийтийн телевизэд явлаа ирлээ гэдэг нэвтрүүлгээр нь орж одоо бас хэлийн чандад байгаа энэ соёлын бит болон бит бус өвийг судлах чиглэлээр соёл урлагийн сургуулиас ямар одоо бодлого хөтөлбөр баримталж байгаа талаар одоо бас ярьж хэлсэн ийм уулзалт ийм одоо олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж дамжуулж одоо олон нийтэд энэ төслийнхээ үр дүнг бас танилцуулсан. За одоо яг энэ хэл хуурын судалгаатай холбогдлолтой горол бид нар энэ өнгөрт очиж бас ажилласан. Тухайн үед манай Элчин сайдаар Ганди одоо сайд байсан. За бид нарыг өнгөрт байх хугацаанд бол Элчин сайдын яамны ажилтнууд биднэрт орчуулах болон хэл хуурт холбогдлолтой өв дурсгалыг одоо хийдэг, уран бүтээл туурвдаг, түүнийг хийдэг хүмүүстэй бол уулзаад энэ зурган дээр бол тэр Бертолана Агнеш гэж одоо Монгол судлалын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа энэ багштай бид нар ажлын уулзалт хийгээд за тэгээд тэр хэл хуураар одоо уран бүтээл туурвдаг, хуурддаг энэ нэг юм гүнтэй бас ажлын уулзалт хийгээ сууж буйн зураг байна. Их сонин одоо энэ дээр бол энэ байгаа улаан цамцтай залуутай бид нар тэр Кэмчэд гэдэг тосгонд очиж уулзсан. Энэ залуу өөрөө энэ аав ээжтэйгээ хамт амьдардаг. Аав ээжийнхээ тэр байшингийн хажуу талд бол тийм Монгол гэр барьчаад Монгол гэр дотор энэ хэл хуураа уралдаг. Өнгөрт байгаа хэл хуур уралдаг хамгийн одоо залуу юм урлаач нь. Тэгээд яагаад та энэ гэрт уралж байгаа юм бэ гэхээр хэл хуур бол ийм онгоцтой хөгжим. Түүний хөгийг тогтооход бол бид нэр зайлшгүй юм дээрээ ийм цорхой Монгол гэр шиг ийм тоонтой ийм орчин нөхцөлд бол хийх ёстой. Ингэж тэр хууранд хөг оршдог, хөгийн онгод оршдог учраас гэж тайлбарлаж ирсэн. Одоо энэ залуу бол одоо бас ийм өөрөө хэл хуураараа тоглодог. За энийг хийдэг ийм хүн байна лээ. За энэ өнгөрт байгаа хамгийн одоо өндөр одоо ахмад настай хэл хуур урлаач нь өөрийнхөө гэрийн доод подвалыг ерөөсөө үйлдвэр болгочихсон. Тэгээд янз бүрийн хэмжээтэйгээр ингэж хийдэг. За энэ хүний нэг гайхамшигтай зүйл бол Соронзон бол Дувшигт хоёр гэрт нь очиод уулзахад бараг 2 цаг гаруй Монголын одоо эзэнт гүрний үеэс ахгуулаад өнөө хүртэлх түүхийг бүгднийг одоо бид нар түүхийн хичээл орсон. Үнэхээр гайхамшигтай тийм мэдээлэл мэдлэгтэй. Тэгээд өнөө үеийн монголчууд энэ өв соёлоо мөрөөр ингэж явж байгаад бол их баяртай байна. Тэгвэл тэр дэлхийг засан тохиолж байсан дэлхийн хүндрэлтнийг хөгжлийн дараагийн шатанд гаргаж ирсэн их өв дээдсийн одоо хойч өрсөд гэж хэлэхэд өнөөдрийн монголчууд яхан чамлалтай байгаа шүү өнтер гэдгийг бас ярианыхаа далин дундуур бол одоо бас бидрийг хэлж ингэж хэлсэн ийм хүнтэй уулзсан. За ингээд тухайн үед авсан зургнууд байна. За ийм мөрөөр ингээд яваад судлаад ирсэн. Тэгээ ер нь бол одоо энэ чиглэлийн судалгаа хийх ажлын одоо санал сэтэл хаанаас гарсан бэ гэхээр ер нь хүрээлэн дээр хэрэгжижсэн тухайн үед хэрэгжижсэн эртний одоо олон дуу хөгжмийг судлах одоо 2 дахь шатандаа хэрэгжихээр боловсрол шинжилгээ ухааны яамд саналаа хүргүүлчихэд байгаа тэр хөгжмийн зэмсгийн судалгааны хүрээнд бидний хийж хийсэн хэрэгжүүлсэн ажлуудын нэг их нь энэ. За мөн эрдмийн зэрэг хамгаалуулах чиглэлээр магистр докторийн түвшинд одоо бас дараагийн судалгаануудыг хийгээд ингээд энэ төсөл бол судалгаа шинжилгээний ажиллаар болон уран бүтээлийн ажиллаар ингээд тал талаараа чиглэлээр үргэлжилж байгаа гэдгийг бас дуулах гэж та бүхэнд таатай байна. За баярлалаа. За эхлээд бид тэр хүчийн утаа гэж дууг та нарт сонсноо. Энэ хүчийн утаа дуу болвол миний бодлоор бол энэ ламын гэгэний анхдугаар ламын гэгэний дуу шүлэг болов гэж бодож байгаа. Тэгээ яг энэ судалгаанаас харахад энэ дуу бол Монголын бүх угсаатан ястан тархсан байна.
энэ морхны шашинтай холбоотой дуунууд дарахад сайтай. Үндэстний ясны онцлог болгон зан ааштай тааруулж ингэ дарахж ирсэн байгаа. Тэгээд энэ дуу бол манай Батболд Алтанбат нар та нарт одоо өргөнөө. Дараагийн одоо та нар сонсох хөгжим бол хуучин Монгол хөг гэсэн нэртэй. Тэгээд энэ яагаад хуучин Монгол хөг гэсэн юм болоо гэж. Тэгээ энэ хөгжмийн бол юу нэх гайхалтай гэхээр энэ найруулга. Одооны тэр үндэсний хөгжмийн найруулгаас ангид одооных биш. Энд яагаад гэвэл 90 жилийн өмнө хийгдсэн бичлэг байна шүү дээ. Тийм учраас тэр ингээд найруулж болмоор юм шиг байхад тис өөр бидний одоо шийддгээс бидний бодлоос хөгжмийн зохиолчдын одоо ингээд хийждэг аргаас өөр эсрэг их тийм хийсэн байгаа. Тэгээд ер нь энэ 90 жилийн өмнө ингэж хийгдсэн бичлэг бол тухайн хүмүүсийн тийм ээ тухайн нийгэмтэй харьцаж байсан, байгаль ертөнцтэйгээ харьцаж байсан, хүмүүс хоорондоо яаж харьцаж байсан, энгийн сайхан. Ямар нэг хүсэл мөрөөдөл нь бол их далд жирийн сайхан хүсэл мөрөөдөлтэй. Тийм өөрийнх нь харах аргагүй нь бол бас хязгаартай байсан. Их олон юмд хүсэж шундгүй байсан болтой юм да. Тийм учраас нэг тийм одоо нэг цэнгүүлэх хүмүүсийг баясгах цэнгүүлэхтэй биш. Тэр ухааруулах, гэгэрүүлэх талын тийм хөгжим болов гэж бодож байгаа. Тэгээд их хамглан Бадарч хоёроо одоо энэ хөгжмийг одоо 90 жилийн өмнө дуугарч ирсэн хөгжмийг бидэд нэг сонсгож өгнө гэж хүсэж байна.
одооны дуу бол худаг дотор байгаа хоошоо мэлхий гэж дуу байгаа. Тэгээд энэ дууг бол нэг талаас нь харах юм бол хошин шог ёгтдуу шиг. Нөгөө талаас нь харахаар өнөө цагийн амьдралыг харуулсан шиг. Шавар дотор байгаа тэр шанган мэлхий, шанган хорхоо шавраас гараад дэншиж явна гэдэг ч юм уу. Худаг дотор байгаа хоошоо мэлхий худгаасаа гараад дэншиж явна гэж. Тэгээд хуураа бариад дэншиж байна, шанзаа бариад дэншиж байна гэж. Тэгэхээр эн чинь нэрэ нийгэм солигдоод эн чинь хүний хөл толгой олдгоо байгаад тэгээ зарим хүн энэ дуундаа тэгж байгаа. Хааны хасбууд хамгыг одоо өөрчлөсөн юм шиг зан гаргах юм аа энэ хүмүүс ч одоо яс хэцүү болцсон юм байна гэсэн утгатай. Ийм дуу байгаа. Тэгээ одоо баасан ч маань цэвэгсрэн өшөө хинт болтолээ. Ийм хам болоноор одоо энийг тоглоно. Худаг дотор байх хоошоо мэлхий худгаас гараад багнж явна хулгай чин зулцаас энэнянгу хурамагатын дидиявна хулгай чин зулцаас энэнянгу хурамагатын
За энэ 66 дуу дотор бол бид нар бол нэрийг олох гэж их зүдэрсэн. Тийм учраас энэ номон дээр бол 66-гийн зарим нэртэй, зарим нь одоо тэр код, музейн кодоор нэрлээд ингэ явж байгаа. Тэгээ энэ дуунууд дотор нэг хэдэн тийм дөрвөн одоо лимбний гослол байна. Тэгээ тэр лимбний гослол дундаас нэг гослол нь бол тогтох гэсэн нэртэй тийм гослол байгаа юм л да. Тэгээд энэ дуу бол их онцлогтой тогтох лимбний гослол. Эхнийх нь бол одооны энэ төрийн сүлд дуудлын аюулгүй байна. За хоёр дахь хэсгээс нь бол 100 ангийн жороолоос аюулгүй. Тэгээд яг уу энэ тогтох гэдэг бол ерөөсөө альва юмд бол тогтож үлдэх тун хэцүү биш. Хүний амьдрал ч гэсэн өдгөөгөө хөрсөн төвчөндөө энэ хിവэрэ хадгална гэж өөр байх. Өнөөдөр ярьсан сайхан байсан бол дараагийн үеийн тийм тогтож үлдэх нь үгүй юу? Их хэцүү. Төр засагч хэцүү вэ? Одоо төрсөн би ч хэцүү вэ? Тэгэхээр энэ тисэж үлдэх тогтох гэдэг бол хүний одоо амьдралын хамгийн гол одоо хүчил байдаг юм байна. Тэгээ яг нь ийм юм байгаа. Гэхдээ бол өнөөдөр бол тэр бадан юухаа цэцэг гээд энэ дуу бол Зэвсрэн багшигаад тоглож өгөөч гэж хүсье та. Нөгөөдөл энэ бол энэ CD-н дээр байгаа юм чинь та нар их тухтай CD-гээ сайхан сонсоорой гэж хүсье. Өнөөдөр ингээд бодохоор бас гонигтай юм аа. Ингээд энэ хөгжмийн чинь тэгтээ одоо 90 гаруй жилийн өмнө өрн техник нэг эрдэмт Свехэд ингэж хэлж айлын бичээд дээрээс бичиж байгаа. Тэнд айж хатгалж гисэн. Тэртээ хаана одоо даваасрын бит хоёр эндээс явж байгаа тэнд хүний хийсэн юм. Тэндээс бичлэгийг болж байгаа. Нөгөө төвшин тэр төгсж байгаа нот. Тэгээд буцаагаад ингээд Зэвсрэн энэ хүмүүсээрээ ингээд тансаад ингээд
байхаар нэг талаар их сайхан юм мөртлөө яасан ч их харамсмаар хувь зээ юм гэж. Тэгэхээр чи хөгжим гэдэг бол хүнээс дутуугүй одоо хэлмэгдэж ингэж явд юм биш үстэй гэж ийм бодол орж ирсэн. Тэгээд яг өнөөдөр бол маш сайхан өдөр юм аа гэж. Тэр одоо эртний сайхан хөгжимч бидний өвөг дээдсийн хөгжимчээс дууж байсан. Энэ нэг сайхан юм бид нар одоо өнөөдөр ингэ сэргээхэд одоо ингээ тал талаасаа оролцоо. Бас л нэг Швейцарын хөгжлийн агентлаг нь оролцоо. Ингээд энэ ч одоо хөгжим гэдэг бол дэлхийн нийтийн одоо соёл хүндлэлтний л одоо юм болсон байх шиг. Тэгэхээр нэг бодохоор их сайхан багтмаар ч юм шиг бас эргээд юм бодохоор тийм байх юм аа. Тэгээ одоо бол нэг Тэнгэрийн салхи өндөр дээрээч гэж энэ хоёр дуу бол манай Чулуун чимэг багш, Цэвэрлбай багш нар одоо тоглоно. Тэгээ энд бас нэг хэлэхэд нэрэ манай хөгжмийн зохиолчд бол олж болохоор нэг сайхан аялгуунууд их байх. Энд зарим нэг шууд аваад ингээ нэрээ тавьчих болохоор бас их байх. Уг нь тэгмэл байсан л та гэхдээ одоо энэ чинь болохгүй чинь өвдөөц юм чинь. Тийм учраас одоо бас та нарын дуу сонсороо зарим дуу маш сайхан аялалтай дуу юм аа. Тэгээ хоёр нэ дуурж байна. Arvas por
Энэ микроны ганаа багшиж хэлжүүлье. Энэ гоё идэ ууц шүсээс тэгээд энийхээ ардл сорон зам болтгоор суун гэхэлэр ихтер нөхөр хоёр хорим хийж байгаа шүү дээ. Суугаа гэдэг одоо ганаа багш хэлчихэж. За ямар ч л гэсэн ийм сайхан арга хэмжээ бид нар эхлэлийн тавьж байгаамаа. Тэгээ одоо та бүхэндээ бид нар яг энэ ном CD-гээ бас дурсгаж өгөх болно. Гол нь бид нар энийг хадгалах гэж энэ хийсэн биш. Одоо бидний энэ хийсэн одоо 1000 ном, 1000 double CD бол Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилт төр хийгдсэн байгаа. Ингээд би бас энэ одоо агентлагаас ирсэн гишүүдтэй дарагтаа за мөн одоо манай сургууль анхлан бас энэ төслийг амжилттай хэрэгжүүл хамгийн ихний гарагт одоо гаргасан соёл урлагийн их сургууль удирдлага захирал сонь тогс таньда. За тэгээд бид нар сургуульд бас 100 ном өгсөн байгаа. Тэгээд цааш нь бас 21 аймагт нөгөө түгээн дэлгэрүүлэх утгаар Эрдэнэт дарагдаа бас энэ бүх одоо аймагуудаар түгээн дэлгэрүүлэр гэж танд. Мөн одоо манай агсан төвчний сургалтын одоо номын сан гэж байгаа. За тэрэндээ тэгээд мэдээжээр энэ одоо сургалтанд одоо бакалавр, магистр, докторийн сургалтанд байгаа бүх оюутан сурагчтай одоо бүгдээр ингэ хэрэглүүлгээ. Мөн Монгол Улсын консерваториос төлөөлөл ирсэн байгаа танаа сургууль бас өгөн танах бас өөрсдийнхөө сургалтанд. Өөрөөр бидний энэ хийж байгаа энэ хамтарсан ийм олон хүний сайхан сэтгэл шингэсэн энэ ажлыг бол угаасаа л Монгол улс дотор түгээн дэлгэрүүлэхийн үүднээс одоо энэ хийж байгаа маа. Энд ч бас ЮНЕСКО-с хүмүүс харж байгаа. Тэгээд бид бол үндсэндээ энийг бол одоо камержуулаад юу бичлэгжүүлээ тэгээд бүх хүмүүстээ тарааж өгөх юм аа. Тэгээд энэ сайхан одоо буянтай үйлсийг одоо санхүүжилтээр нь хангаж өгсөн Швейцарын хөгжлийн агентлагийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье гэж бодож байна. Тэгээ мөн одоо бас энэ уран бүтээлийнхээ дээжээс өргөсөн бүх уран бүтээлч багш нартаа их баярлалаа. За би одоо ингээд юмудаа номнуудаа гаргаж өгнө. За энд саяны манай багш нар ярьсан манай сорон зам болдог шолд нэлээд дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэгээд Шведийн угсаатны музейгээс дуурсах Эртний Монгол дуу гэсэн ийм сайхан нэртэй энэ ном. Тэгээд нийт 66 дууны түрүү хэлсэн зарим дууныхаа нэр нь олдсон, зарим дууных нь нэр нь олдоогүй учраас яг кодоор явж байгаа музейгээс олдсон кодоор. Тэгээд энэ дээр бол яг энэ сонсож маш юм тийм хүнд бичлэг байсан. Тэгээ энэ чэнэс тэр бичлэгийг сонсож аудио бичлэгнээс одоо нот бичлэг рүү буулгасан манай хөгжлийн урлагийн сургуулийн одоо төслийн багийнхан бас энд хамтарч ажилласан байгаа. Тэгээ бид нар төслийн багийнхнаа энд дуурсан одоо ягаад ч нэг харагдахгүй байх шиг байна. Ингээд эхний энэ 10 ном, энэ 10 CD-г бол Швейцарын хөгжлийн агентлагийн хамт олондоо бас талархаж энийг дурсгая гэж бодож байна. Ингээд та гурыг танилцуулж орж байна. Маш их баярлалаа. Тэгээд үнэхээр энэ зөвхөн монголчуудын биш энэ дэлхийн имийг одоо ингэж бас ивент итгэж санхүүжүүлсэн та бүхэнд танаа хамт олон их баярлалаа. Тэгээд дараагийн ийм сайхан одоо ажлуудыг бас босраагаар хийх болно. Хамтарч ажиллах болно гэж найдаж байна. За их баярлалаа. За дараагийн Эрдэнэт даргаыг 21. За та бол үүрэгтэй ирсэн. Тэгээ 21 аймагт бол түгээн дэлгэрүүлж тий тэгээд одоо танд одоо 21. За юуны дэгэнт энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Түрүү сорон зам багш хэлсэн сайхан мөртлөө гонигтай гэж. Үнэхээр одоо бид нар дэлхийд байхгүй хаач байхгүй соёлтой ардтан тэгээ одоо олдож байгаагаа олж илрүүлж түгээн дэлгэрүүлэх судлах совчлох ажлыг
үнэхээр сайн хийж байгаа танай багийн хамт олонд, соёл урлагийн сургуулийн хамт олонд баяр хүргэе. Бид бол төрөөс хэрэгжиж байгаа соёлын бодлого засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан үүрэг ажлуудыг хэрэгжүүлэх улс оронд ийм үүрэгтэй. Тэгэхээр бид нэр 8 сарын 11-ээс 15-нд соёлын бие тус өвийн ардын урлагийн улсын хэмжээний наадмыг зохион байгуулах гэж учраас би болж байгаа бол эндээс нэг хоёр ч гэсэн хөгжим тэнд дугуйруул одоо энэ төслийн агуулга утга орших байх гэж бодож байгаа. Тэгээ би ганаа багшиг 5-ыг өгөх нь 21-ийг авъя гэсэн юм аа. За тэгээд бид нар энэ дөнгөж ном CD-г авангуудаа бас өөрийнхөө сургуулийнханд эхлээд захиралдаа бас өргөн мэдүүлээд ингэж өгсөн байгаа. Тэгээд ямар ч 100 номоо бол өгсөн байгаа. 100 CD-г өгөөг байгаа тий багш. Тэгээ одоо ингэж олноор учраас тэгээд би зүгээр төлөөлөл болгоод нэгийг давсар магт өгч гэдэг. Тэгээд ямар ч л гэсэн бас ингэ манай сургуульд үлдэж байгаа юм гэж ойлгож байгаа. Тийм учраас давсар магт зөв төлөөлөл болгоод нэгийг өгч. Тэгээд Монгол Улсын консерватор тэгээд бас Монгол Улсын гайвч жижигчин төвшин жаргалах маань чийгсэн байгаа. Тэгээд би бас танай сургууль өөрийнхөө сургалтын урын санд те энийг оруулж ягаараа одоо хэрэгжүүлээрэй гэж бодож байна. За манай бас агсан төвшнийхэн энэ сууж байгаа бас тэнцээ нараа харагдаж байгаа юм уу? Хин харагдаад байна. Тэгээд сургуутаа өгж байгаа ч гэсэн бас хүрээлэн. За хүрээлэнгийнхэнтэй бол 10 өгнө. Гэхдээ өнөөдөр бол төлөөлөл болгоод нэгийг бас ёо гэж бодож байна. За. За хүрээлэнгийн одоо намын санал гэж бодож байна. За мөн одоо бүх дуучид уран бүтээлчтэй бүгд одоо дээрээс ирж байгаа. За ингээд ямар ч л гэсэн цэдв захиралд бас гардуулаа. Ягаад гэвэл бидний бас олдохгүй номыг одоо Японоос олж өгчтэй бас өөрийнхөө хувийн урын санг нэлээд дэлгэж одоо биднэрт бас юм үнэтэй хувийн номер оруулсан. Яг ч харахгүй тийм учраас тийм бас багшаа тэгээд таны бас дууны нэр одоо бас юу оролцоо бол манай төсөл нэртэйсэн шиг багшаа. За их баярлалаа. За бас энэ ч бас нэг юм гадаа их өнөдөр ч өгөөмөр байна л та. Энэ ч одоо би энэ Швейцарийн тусгаалan бас баярлалаа гэж бас бяцхан юм хөрхөн одоо жижиг энэ бол бас тэрэн болгон төгөөмөл ил гараагүй одоо бол бид яг гаргаж эхлэн. Тэгэхээр энэ нэр нь бол хурган чих. Энэ хурганы толгой тэгж ихтэй гэдэг их гой дуурдаг. Тэгээд бид нар энэ бас энэ одоо хөгжимд энэний хөг гიშгэлгээ бол байгаа CD-н дээр бас сонсох байх тийм. Тэгээд өнөөдөр яг энэ хурган чихтэй хамсарсан одоо тэр бүтээл нь гიშгэлээгүй. Тэгээд энэ хурган чихийг би бас Швейцарын хөгжлийн агентийн тусгаалan бэлгэлье гэж бодож байна. Яг тэгвэл энийг бас дараа нь бид нар бас Монгол улс даяар түгээн дэлгэрүүл ийм том төсөл явах юм аа. Тэгээд та нар минь бол энэ сургууль яг одоо юу гэдэг боловсруулсан төслөө бол гайхамшигтай хэрэгжүүлдэг юм байна гэдгийг бол итгэлт төгсдөгөр харсан. Тэгээд дараа ч гэсэн манай энэ төслийг бас дэмжээрэй гэж ингэж хүсэж байгаа маа. Ингээд би танд бас тусгаалan ийм хурган чихийг гардуулж өгье гэж бодож байна. Синхэ энэ нэг дургад
Энэ бас эртний энэ хөгжмийн зэмсэг байгаа. Тэгээд би танд дуурдгиймаа гэдгийг одоо бас тавилж үзье. Зарилсан хөгжим зэмсэг. Тэгээд энэ хэмжээнээс нь бас жоохон жижиг болгоцсон. Тэгээ сая манай цэвгээгийн хороонд бол үнэхээр багдаж байгаа юм энэ өөрөө хүүхдэд зориулсан хөгжим зэмсэг учраас бид жижигхэн болгоцсон юм аа. Тэгээд энэ хөгжим зэмсгийг бас танаа одоо шийдвэр хөгжлийн агентлаг тусгаалan одоо гардуулж байна. Ингээд бас энэ төсөл цаашаа амжилттай хэрэгжиж байхаа гэж найдаж байгаа. Соёлоо чи тэнд очихлоор орчуулдаг гэж. 이것다가 За тэгээд манай энэ төсөлд бол манай багш нар, оюутнууд, агсан төвшний магистрийн хүүхдүүд төгсөгчид бид нар нэлээд олон юм хүрээг хамруулж хийсэн байгаа. Тэгэд энэ юу гэхээр энэ одоо дуу хөгжим маань одоо олон газар түгээн дэлгэрч байх юм бол бидний энэ одоо төслийн үр дүн ач холбогдол төрөөр хэмжигдэнэ гэж бодож байгаа. Ингээд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд энийг дэмжсэн, хамтарч ажилласан бүх төслийнхаа багийн нийт хамт олон баярлалаа. Гүйцэтгэсэн бүх одоо уран бүтээлчтэй баярлалаа. Санхүүжүүлсэн одоо байгууллагатаа бас баярлалаа. Ингээд бүгдээр нь амжилт хүсье. Одоо зуны сайхан дэлгэр цагтаа бүгдээр нь амжилт хүсье. Баярлалаа.